2 өдөр хотелийн ажиллаа хийдэг болсон. Урд найлын ажил, хотелийн ажил гээд ихэвчлэн тиймэрхүү ажил хийдэг байсан. Одоо болохоор ихэвчлэн өдөр нь орой сургуулийн ажил хийдэгсэн байхгүй. Одоо болохоор ихэвчлэн сургуулийн ажлыг илүү төлөвлөгөө сургуулийнхаа өөрчлөлтүүдийг сайжруулъя. Тэгээ илүү гоё юм нөгөө нэг чадвараа ихсгий, гоё илүү гоё юмнууд сурыг гэдэг янз янзын гоё юм сураад одоо сурах юм зөндөө их байна. Гоё үс ингээд нөгөө суулгаж сурмаар юм. Манай монголчууд ч юм бол үс сайтай сайхан хүмүүс шүү дээ. Эднийхэн ч болохоор нэг үс нь амар юм шинхүүстэй. Тэгээ айгүй хүүхнүүд үс суулгуулд юм суулгуулах биш одоо юу юм дээ. Үс ингээд суулгуулна гэвэл нөгөө амар юм суугах юу дээ. Хойхон суулгадаг бах тийм ч нөгөө үс урцгах гэж ярих баха. Тэгээд үсээ урцгуулж юм байна айгүй. Тэгээд манай монголчууд бол нэг тэгдэг баха. Тэрийг сурвал айгүй зүгээр юм байна. Тэрийг сурмаар байгаа өөрчилөө. Ерөн сургая юу ай гэсэн юмнууд мөнгөний авал зөндөө гоё юмнууд сурах хэрэгтэй сурах юу ах юмнууд зөндөө байна. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд намайг ч гоё ээжүүд гоё охтууд л илүү үзтэй юм чинь та нар минь ч гэсэн одоо ингээд чадвараа сайжруулаа. Чадвар гэх юм уу да. Тийм одоо чадвараа сайжруулна. Гоё чаддаг, сайн гоё юмтай байх тусмаа тэгээ тэрийг яг зөвхөн чаддаг биш одоо мэддэг биш чаддаг бай хэрэгтэй байна. Тэгжээж илүү ингээд нөгөө нэг илүү мөнгө олдог, илүү орлого олдог болно. Тэгээ нэг чадвар муутай юу ч нэг сайн чадахгүй байж мөнгө яаж олох уу гэдэг байхгүй. Тэгээд гоё илүү ингээд орлого сайн олдог илүү гоё юмнуудыг сураад тэгээд илүү гоё орлогоо дэвшлүүлээд чаддаг юм руу гоё мөнгө олдог, орлого олдог нэмэлт орлоготой болвол зүгээр байна бүгдээрээ. Тэгээ гоё бүгдээрээ ерөөсөө хинэнч тийм хөвшөрчлөө ч юм уу одоо цаг байхгүй одоо хөвшин болчоод ч гэдэм үү те тэгж мэгж ерөөсөө бодохгүй ямар ч нас оройтхгүй эртээ 60-тай 70-тай байсан гэсэн гоё юу лээ тэр Японы нэг бас нэг юм хиттэй лээ англи хэлний юу сурч гэн мурж ингээл амар хөргөн байдаг гэж гэн бас жолооны курс нь Японы хүмүүс ч бас айгаа өндөг хүмүүс эдэн штэ те тэгэл хөшөл зайна жолоогоо дуусгаад гэн англи хэл төгсж гэн гэж их мөрчлээ айгаа хөөрхөн өсвчлүүд яад эдэн штэ тэр шиг тэгэл ерөөсөө гоё орлоготой ол илүү сайн нэмэлт орлоготой бол илүү гоё юмнууд суралцаад илүү ингээд юу чадхаар байна, юунд илүү аяастай байна, юу яхаар сурч болохоор энэ гэсэн болгоноо гоё нэмжаал тэр тусмаа манай энэ гадаадтай хүмүүс бол илүү л гоё ингээд нэмэлт орлого олдог болоод илүү гоё юм сурах хэрэгтэй одоо. Тэгэхгүй бол ингээд нөгөө цэвэрлэгээний ажилчин бол за манай ч одоо хинхэн цагийн 10 евроор л ажилладаг баг. Тэгэхээр 10 евроны ажил хийжснээс одоо ингээд сурчлаа гэхэд би монголчуудын арай хямдгайдаг байхгүй 50 евроор хийдий. Тэгээ гадаад хүмүүст болохоор 55 60 евроор хийдэг байхгүй. Тэгэхээр ботгод за 50 евроор хийгээл ботгод би бараг цагаар 30 евроны цагаар ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. Гэх мэтчлэн ингээд үнэлгээ сайтай юм хийгээд ингээд чадвараа сайжруулаад үнэлгээ сайтай юмнууд гоё сурвал нэлээд ингээд юу аа нэмэлт гоё орлоготой болно гэж боддог. Яг уу одоо миний нэг юм бол аюу сайн юу бэ? Юу лээ? Үйлчлүүлэгч нартай аюу сайн нэмээр дээрээс нь ингээд хийдэг гэртээ хийдэг юмнуудаа илүү гоё нэмээр байна. Одоо би чинь бакс хийж сурмаар байгаа. Тэгээд тийм лазер машинтай лазер бас хийдэг болмоор байна. Гэх мэтчлэн ингээд гэртээ их юм илүү гоё сайжруулах байна. Гэхдээ одоо ингээд бага амттай болцсон 2 хүүхэд 2 мөр 1 нохой гэд гэрээ бас илүү гоё томруулаад хүүхдүүдийнхээ одоо том болсон хүүхдүүдийнхээ 5 дахыг бас ингээд бодоод илүү нэг гоё тийм тусгай бас юуны өрөөмөр яг би одоо бол тусгай ингээд өрөөндөө хийдгэлдэг өөрийнхөө одоо нотдаг өрөөндөө хийдэг. Тэгэл арай айтайхан хүн орж ирэхэд ормороо нөгөө кресло ороо ингийн байнгын юм онхой байдаг гэсэн ороод ингээд үйлчлүүлэгч ихтэй үедээ бол ингээд хураагаад креслээ олгочдөг тийм юм ортой олгоцсон. Гэх мэтчлэн энэ өрөөгөө л хөрх яг нэг юугээрэл юугаалаа яг уу манай ч ганцхан
юу гэдэг лээ. Онцлогны өрөө таахгүй. Тэгээ том өрөө мань айгүй том. Тэгээ том өрөөндөө хоёр хүүхэд мань амар хөрх ингээд нэг булангаа өөрсдийн юу өрөө маягийн болгоцгаацсан. Тэр болоод шкамшкаар ингээд тусгаарлаад болгоцсон. Тэгээ ямар сайн одоо ямар ч сайн илүү гоё орлоготой болоо илүү сайн хагаад байр маягаа гоё томруулмаар байна. Ерөнхийдөө тэгээд миний бас нэг цаад юу одоо зарим эмэгтэй хүмүүсийн боддог юу гэдэг шүү дээ. Ер нь ингээл энд бас тэгдэг байхгүй. Хурдхан нөхөртэй болоод гайгүй шиг өнгөтэй нөхөртэй болчихжээ чи. Хурдхан бичиг баримттай хүнтэй суугаад бичиг баримттай болчихжээ гэж тэгдэг байхгүй. Тэгээд би болохоор өөрийнхөө хүчээр гоё бичиг баримттай болчихвол за энэ хүнтэй суугаад нэг бичиг баримттай олсон да. За энэ хүний мөнгөн дээр амьдарч юм да гэд нэг тиймэрхүү юм амар дурггүй. Тиймэрхүү юм хүсэхгүй байгаа. Тэгээ өөр ингэсэн бичиг баримттай өөрөө хүчээрээ чадлаараа бичиг баримтаа аваад хүнтэй сууж мөхгүйгээр аваад тэгээд өөрөө ингээ орлого мөнгөндөө сайн гоё байрлал байшинтай одоо байрал болж байгаа юм уу тий. Эсвэл ямар ч зүйл ингээл нөгөө хоёр хүүхдээ хүний царай харуулад хүний орлого мөнгийг яваад байхгүй. Хүнээс ингээд хараад байхлахгүй тийм байхыг хүсдэг болохоор тэг бас яах байгаа гэж магадгүй бас нэг гоё юм сонсносоо шиг ер нь нэг том юм үйлс зэрлэг юм бүтээх ёстой хүн нөгөө одоо чинь би гэхэд найз залуутай олцгоолаа ингээл найз залуутай цагаа гаргана хүүхдүүдтэй цагаа гаргана өөртөө цагаа гаргана ингээд бүр ингээд хүүхдүүдтэй цаг гаргах өөртөө цаг гаргах цагаас ингээ хомслоод тэр хүнд бас цаг гаргана штэ гэх мэдчлээ нөгөө нэг ерөн газраа дээр амар гоё юм амжуулаад амар гоё юмнууд язж бүтээгээд тэгээл дараа нь хүнтэй суйдаа гээд жоон дотроо нэг тиймэрхүү юу уг бодолтой нэг тийм бодолтой байгаа болохоор бас амар яаж марахгүй тэгээд ааж магадгүй тэгээд түрүүс нэг юу ярих гад тэр бас төрчвөө одоо тий авир бичлэг хийх байсараа түрүүс нэрээ сул мөл үг яриад тариулж мөрөөлөл явж өгч ах шиг байна. Тэгээд яаж энэ нүуник их ярахаар амар шүс ялгараад тийм шүс мөстэй ярахаар айгу муухай гэж хэлсэн шүү дээ. За тиймэрхүү бас юу юм боталтай тий ер нь нэг амар гоё юм том юм бүтээх гэж байгаа том юм одоо сүнсний зорилготой амьдарлагтай хүмүүс бас ингээд жоон газар явж агаад тэгээ тэр бүтээх систем гоё том юм уу бүтээчээд тэгээд хүнтэй бас ингээд суух муух одоо тийм юу байдаг гэсэн. Тэгээ бас тэг гэж ирсэн хүн ч юм бэлүү мэдэхгүй штэ. Тэгэл ямар ч гэсэн нэг хайхтар яраад тэгэл ганцаардаад зовоод яана гөгшүүлээ яалаа ийлаа гэдэг нэг амир тэгээд хаа болцоо тэгээд болох юм бол дөрөө болог цагийн цагтай ирнэ өөрийнхөө хийх үзэх хэвээр юмнуудаа хийж гүцгээ тэдэртээ анхаарлаа төвлөрүүлээд тэгээ явж явах болно доо гэж бодож байгаа. Тэгээд өөрөө гоё хөгжүүлээд өөртөө гоё цаг гаргаад одоо ямар ч гэсэн дасгал яг тогтмол хийгээд миний өрөндөө л өдрийн өчиг өглөөгөр ерөн бол нэг хүнжил тасглаа хийхийг болдог. Заримдаа ингээд нөгөө нэг зав олдохгүй байгаа юм бол завтай байгаа нэг 2 өдрөө ингээд нөгөө нэг 3 өдрөө өгсруулаад бас хийцдэг. Тэгээд угаасаа нэг өдөр нь цэжэсгээ нөгөө хөл гар мараа хийчээд гар мар гизмэцээчээд 2 дахь өдөр нүг зумууд хөлмөлгээд явцдаг болохоор мэдсэн тасглаа бол тогтмол хийж байгаа хിവэрээ тэгээд өглөө сүүлийн нэг сар жоохон итгэхгүй амьдраад итгэхгүй байцлаа. Тэгээд хэсэг болоос айгүй хөрхөн эрт босоод тэгээд өөртөө цаг гаргаад хичээлээ сураад гэсэн гоё хүн шиг байсан. Тэгээд сая одоо буцаад энэ 12 сараас хөрхөн зав номондоо орж ийн. Ер нь тэгээд хүн унтахсан. Би тэгэл нөгөө унтахаараа шалтгаалаад гэж одоо нөгөө нэг ажил багтаа байгаа болохоор юу ягаал өглөөгөр нөгөө нэг унтчаал хүүхдүүд том болцоолохоор хөрхөөстө босоод эсрүүлээд ургаал босоод цагаа уучаалаа хичээлдээ явцгаа. Сая 1 сараа бол яг тэгсэн бараг 1 сар тэгсэн. Тэгээ яаж бас 2-7 хоног амралтай байсан. Тэгээ сайхан унтсан. Тэгэл унтахаа цацаа болчин минь булчингаа гоё амрааж байгаа юм чинь л өөргөө. Тэгээ тэр өстө фураа яана.
Ер нь ингээл унтах тусан хүн нөгөө нойрыг сэрж дийлнэ гэдэг штэ. Тэр өнөө өчигдрөө ингээд 5 тус өнөөдрөөс шүн яалаа. За бэж арай жихөө. За сайгүй юм асах халаад шүү. Тэгээ ургийдээ ингээл бид эднийх онцгийн сонин гэж бас тиймэрхүү сониачтай л байна дөө. Тэгээд өдрөө хоног ямар ч хурдан өнгөрдөй, хичээл сургууль, охноос бүжгийнхүү хичээлээс нь авна, хөгжмийн хичээлээс нь авна гэх мэтчлэн тэгэл хоолунд гэргэл тарах юм дөө. Тэгэл бүх хүмүүс нэг юм завгүй амьдралтай байгаа ах л та. Тэгээд энэ хоорондоо бас өөрийгөө хаяггүйгээр ээж нар минь эмэгтэйчүүд минь өөрсдөө цаг гаргаад гоё дасгал хөдөлгөөн сайн хийгээд эрүүл мэндэ бодоод ээж нар эрүүл байж гэр бүлийнхэн бүгдээрээ эрүүлэн. Тэгээд ээж нар эрүүл гоё хоолунд сонгож иж гэр бүлээрээ гоё эрүүл эрч хүчтэй байцгаад тэгэхээр ээж нар минь эрүүл байж өөртөө бас цаг зав гаргаж өөрийгөө гоё баярлуулж өөртөө цаг гаргацгааж байгаарэ. Тэгээд өөртөө бас гоё шинэ юм сурч шинэ мэдлэг тэ болж тэгээд гоё нэмэлт орлоготой болцоогоорой гэж хүсье. За тэгээд дараагийн бичлэгээ хурдан оруулаа гэж худлаа яриад яах вэ? Хизээ ямар бичлэг оруулахаас мэдгүй нэрээ дээрэс нь нэрээ миний үзэгчд бараг одоо нэг 8-7 хүмүүний дараа 3000 хүрч байгаа. Тэгээд хүрхэн руусан нэг хайхтар бичлэг хийхгүй байгаа мөртлөө хүрхэн тэгээд нэрсээрээ нэмэгдээл хамжтээд бараг энэ 3000 үзэгчд маань ер нь яг ямар чиглэлийн видеонд нь илүү дуртай байгаа. Тэгээд ямар нэгэн асуулт, ямар гоё бичлэг хийх гоё сэдв мэдв байвал явуулаарай. Тэгээд комент бичээрэй. Тэгээд өөр чинь зарим ерөн миний хоолны юмнууд маань бас илүү үзэлттэй бас юутай юм бэлээ. Үзэлттэй юм бэлээ хоолоо. Би нэг хэм гоё хоол хийдэг юм биш л дээ. Тэгтээ ганц барьж чаддаг хоолоо хийгээд оруулсан бичлэгүүд маань бас айгүй үзэлттэй юм бэлээ. Тэгээ өөрөөдөө та нар минь үзтээ гэх юм бол гоё лайка дараад subscribe хийгээд тэгэхэд гоё цаг тухайд бичлэгүүдээ минь хүлээж авч авахд хэрэгтэй юм лээ. Тийм бусаар би ч нэг айхтар гэж юусэн орлого морлого нөгөө нэг хүмүүс зарим нөгөө YouTube-ийг мэдхгүй хүмүүс болохоор энэ YouTube хийдэг хүн болгоно амар их цалин авдаг гэж боддог юм шүү лээ. Тиймэрхүү юм байхгүй. Одоо бүр чангараад хэдэн мянган үзэгчдээс дээш мэш хэдэн үзэлт имижгүй ямар ч гэсэн менюс шиг юм баг гарын хүмүүст бол тийм цалин мөнгө евро орж ирдэггүй. Тэгээ яг нөгөө амар тууштай өчгтэй байнга хийдэг олон даагч магаштай тийм хүмүүст бол айгүй цалин мөнгө дан гэдэг YouTube-ийн ажлыг хийгээд гоё байнга бичлэг оруулаад явхад бол болт юм шиг байгаа. Бид нар чинь ингээл нөгөө ажил амьдралаа яая гэж байгаа хүмүүс хажуугаар ингээл бичлэг хийгээ сууна гэдэг бас чанга тэгээд ер нь цаг цагаараа гоё бичлэгээ оруулж ахыг бодноо. Тэгээ өөрөхдөө ямар бичлэг юм илүү үзэх дуртай вэ? Юуны талаар ярил илүү зүгээрээ гэд. Надад нөгөө уран бичин бас хүүхдүүд байгаа болон маягийн бичлэг хийдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо хүүхдүүд чинь томроод нэг тийм юм хийх болцсон. Юу бичлэг хийх маатай зургаач авахгүй гойж янз юмор найрч хариуж нэг зураг мураг авах болсон шүү дээ. Тийм тэгэхээр хүүхдүүд блог бичлэг хийнэ гэдэг бол худлаасан. Тэгээ өөрөө энэ гоё ингээд хаяа нэг зөвлөн жаргалаа хуваалцаад ингээ гоё ярддаг энэ бичлэг маань л илүү орох бах төө. Тэгээд мэдсэн сурсан жижиг шажиг мэдээллүүдээ хуваалцаа. Тэгээ жишээ нь одоо өнөөдрийн мэдээлэл гэхэд яг тэр янз хүмүүстэй бит ингээ тарцаанд ороод яваад байгаарэ. Тэгээд тэгэх юм бол нөгөө энерги салцаа тэр энерги ингээд нөгөө харьцаанд орохоор ч юм уу хоёр хүн жоо хоорондоо ингээ энерги салцдаг юм шүү дээ. Эрэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй одоо янз хүүхнүүдэд оролцолтоо заваараад явааддаг эрэгтэй хүмүүс бол бас ингээл зү янз энерги хальцалаад зү заваарч өгдөг. Тэгээд энэ тэндээ байчаал янз энерги хальцалал явдаг бахтаа. Сая нэг хэсэд яарсан чинь бас юу ачлаа. Ерөн энэ гадуур амар их салалт их байна. Тэгээд би нэг бас нэг
бичлэг хийцэн байгаа. Тэрийг оруулах уу байх уу гэд яг нэг тийм зэрэг хүрхгүй байгаамаа. Яа тэгэл тэр бичлэг маань ер нь хинт ч ярьж байгаагүй нуцаа ярьсан байхгүй юу. Тиймэрхүү юм гэр бүлийн салалтын бэлэр банзал явдалтай. Одоо энэ юусоо эрэгтэй хүмүүсийн муухай банзал за эмэгтэй хүмүүсийг өөрөө л эмэгтэй болохоор сайн мэдтггүй мэдхгүй юу. Ямар ч гэсэн эрэгтэй хүмүүс бол илүү юм шиг байгаамаа амар заа ингээл. Тэгэл иймэрхүү явдал их байна. Гараар тавилт их байна. Дээрэс нь гэр бүлийн салалт айгүй их байна. Иймэрхүү хүмүүс болоо гэр бүлийн салалт бас их байна. Гэт ботгоо энэ сэдвийн талаар ярьсан нэг тийм хоёр бичлэг байгаа. Тэгээд оруулахгүйгээ зөргөө хөрвөл оруулаа. Тэгээ хамгийн гол нь зөргөлгүй бас яах байгаа юм байна. Нөхрийнхээ талаар ингээд ярьдаггүй нөө яриаггүй нуцаа ярих гад байдаг тэгснээ ярьсан байдаг. Тэгснээ одоо нөө хүмүүс хүн болсон байх нь ханасан чихийн бол уцлаад байгаа юм шиг бас ярих хэцүү санагдаа. Тэгээ за ямар ч гэсэн л нэг бичлэг хийцээд оруулахгүйгээ сэмдэх байна. Тиймэрхүү юу байна уу? Тэгээд тэр бичлэгээ оруулчихдаггүй маа гэхэд өөр иймэрхүү сэдвэр ер нь яригээ ботцсон байгаа за. Тэр талаар нэг ярина. Өөрөө яг амьдрал дээрээ үтсэн үнэ. Тэгээд тиймэрхүү байна. За тэгээд гоё юу агаарай. Та нар минь асууж сураглах юм байвал гоё комент бичээрэй. Тэгээд гоё юм харилцаатай бай. Одоо жоохон итгэвтэй байхыг хичээнэ. Ер нь нөгөө нэг одоо жишээ нь би өнөөдөр ойр бүр яа бичлэгээ хийсэн гэж бүр зорж хийж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө нэг яг ингээл хийхгүй яваалах юм бол миний хувьд бол үгүй ерөнхийдөө хүн болгон тэмлэх зүгээр байгаа л байгаа л юм. Тэгэл ядраал юм. Зүгээр байх тусам хүн ер нь улам ингээл ядраал ирчиж байгаа л нэг тийм байдаг санагдаад байна. Тэгэл ингээл тэрийг амжуул, энийг амжуул ингээл юм амжуулаад юм хийгээл ах тусам юм гоё юмнууд амжаал юм хийгээл тэгээд илүү гоё ирч хүчтэй энергитэй байгаад идэм шиг санагдсан. Ер нь бол амжуулыг үл юм амжуулж чадхаараа байхгүй одоо миний хувьд гэхэд одоо урд нь бол илүү их амжилт байсан. Ажлаа өглөөр ажлаа өдрөөс сармас сайн охиноо өгч аавна тэгэл тасглаа гэл тэгдэг байсан. Тэгээд аюу сайн амжилт холоо хийн дэлгүүр хашаагаар гэрээ цэвэрлэн гэл бүх юм хийдэг бүхэл юмнуудыг адилхан хийдэг. Тэгэл олон юмтай байх тусам аюу сайн амжилтдаг хийдэг байсан. Тэгвэл одоо гэхэд аль ажил багассан одоо тийм цэвэрлэгээний ажил баг хийдэг болсон мөртлөө ингээл өөр олон амжуулах зөндөө гоё одоо ингээл илүү бас завтай болж байгаа шүү дээ. Гэтэ яг хөө завтай болж байгаа ч гэсэн одоо орлого баг орж ирээд байгаа болохоор тэрэндээ ингээд стресстэй, тэрэндээ санаа зовоо за яаж ингээд энэ сарынхаа байрны мөнгийг төлнө, яаж ингэж яах вэ гэл илүү тэрэндээ санаа зовоод байгаа болохоор бас илүү юмдаа бас харж чадах шиг байна. Тиймэрхүү байгаа. Гэхдээ болондоо тэгээд бүх юмыг ер нь одоо ингээд гоё жоохон бичлэгээ илүү гоё бичлэгтэй хийж төвлөрөө. Илүү гоё одоо нөгөө нэг орлогоо олох одоо нөгөө энэ өмнөний бизнес өмнөний ажлаа илүү хурдан эхлэе. Тэгээд гоё илүү орлоготой болчиход гоё илүү юмнуудаас сурч илүү ажиллаа энэ гоё гэртээ хийдэг ажлуудаа явандаа ингээд зүгээр л онлайнаар хийдэг гоё бизнестэй болмоор байна. Тэгэл гэрээрээ ажилтдаг тиймэрхүү болмоор байна уу. Тэгэл хамгийн муу гэртээ захиалж авчаал зүгээр өрсөө хүүхдүүдэд авч өгөх юм дөө. Тэг гоё гадуур хооллох үедээ дэлгүүр орох үедээ тэгэл хоол хүнсний хамгаалалт бол бүдээсийн захиалж авчаал тэгэл ямар гоё тухтай байртай гоё амьдрнаа бодож санаж явахд бүтнэ гэж одоо бас сүлээд амар их манифест сонирхоод байгаа. Тэгээд бас айгуу гоё төсөлж бодоод явах юмсан гэд санждаг байна хичээж байгаа. Тэгээд болондоо тэгээд гоё юм сонсож судалж мэдэж авч байгаа. Тэгээд тэр болгоно одоо ингээд бүтэн сар болохоор ингээд сартай өдрүүд гоё сүлээд бүр айгуу хлаа цоглолдог болсон юм даа. Тэгээ манай хөлт өнөдөр хүртэл нэг 4 лаа авсан чи чи тааж 10,000 лаа хэдэн өглөө нэг 100,000 хэдэн 100 арайч тийм их лаа байхгүй л тий. Гэхдээ манай охин өглөө нэг хинэттэй монголоор нэг хинэт хэлээдсэн. Тийм их лаач ахаад талаар яг гэж байгаа ингээл ногоолаач чухал юм болоонаач чухал гэж ирэл тэгэл амар ламаа сонирхдаг болсон. Тэгээ бүтэн сартай өдрүүдэд айгуу гоё гоё мөрөдлүүдээ хөслүүдээ
хичээл гоё лама асаагаад нэг тиймэрхүү юмнууд суралцж байгаа, мэдж байгаа. Тэгээ гоё манифестод хийж сурах хэрэгтэй байгаа. Бясалгал гоё бүр тогтмол хиймээр байна. Яг бясалгал яг ингээл хэдгэлтэй өглөөр ингээл нэг 10-15 минут бясалгал дээр анхаарал хийж удахгүй хичээгээд суудаг. Гэхдээ яг гоё л тогтмол болгож чадаагүй байгаа. Тиймэрхүү л янз янзын өөрхөн юмнуудад анхаарал төвлөрөөд тэгээд өөртөө бас аягүй их анхаарлаа төвлөрүүлээд өөрийнхөө сүнсний зэрлэг, умарлаг гэл янз янзын тиймэрхүү гоё юмнууд судалж аваа сурж байгаа. Тиймэрхүү санаачтай дөө. За тэгээд та нар минь ч гэсэн бас гоё илүү суралцаад өөртөө хэрэгтэй юмнуудаа судлаад гоё мэдэж авцгаагаарай. Бүгдэнд амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.